Хөдөлмөрийн тухай хууль, шинжилсэн найруулга, нийтлэг үндэслэл, сургалтыг зохион байгуулагч байгууллагууд, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банк, онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. Монгол Улсын засгийн газраас 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын хурал 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг 2022 оны 1-р сарын 1-ээс дагаж мөрдөж байна. Хөдөлмөрийн тухай хуулийг шинжлэх шаардлага нь ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн зохистой тэнцвэрт байдлыг бий болгох, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгож, зардлыг бууруулах шаардлагаас үүссэн. Мөн хөдөлмөрийн харилцааны хууль зарчим, үндсэн эрх, нэр томьёог 1999 оноос хойш Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн 8 конвенц зөвлөмжүүдэд нийцүүлэх, нийгэм эдийн засгийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн хуулийн зохицуулалтын үр нөлөөг сайжруулах, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэжлийн зэрэгтэй уялдуулан олгох, мэргэжлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох, ажлын байран дахь дарамт ялгарлан гадуурхалтыг хориглох, төрөөс хөдөлмөрийн харилцаанд тавих хяналтыг олон улсын хэм хэмжээтэй уялдуулан өөрчилсөн юм. Хөдөлмөрийн тухай хууль 13 бүлэг 166 зүйлтэй. Уг хуульд оруулсан нэг онцлог зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээ байгуулснаас үл хамааран ажилтан ажил үргээ гүйцэтгэж эхэлснээс хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг үүссэнд тооцож хуулийн хамгаалтад орох эрх нь үүсэх явдал юм. 1999 онд батлагдсан хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас эхлэн хуулийн хамгаалтанд орж байсан. Ийхүү 22 жилийн дараа иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах зорилгоор уг хуулийг шинжилсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 12 зүйлтэй бөгөөд дараах хэсгүүдээс бүрдэнэ. 1-р зүйл хуулийн зорилт, 2-р зүйл хөдөлмөрийн хууль тогтоомж, 3-р зүйл хуулийн үйлчлэх хүрээ, 4-р зүйл хуулийн нэр томьёоны тодорхойлолт, 5-р зүйл ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцааны хууль зарчим, үндсэн эрх, 6-р зүйл ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ялгарлан гадуурхахыг хориглох, 7-р зүйл ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтыг хориглох, 8-р зүйл албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох, 9-р зүйл ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, 10-р зүйл ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхийг хориглох, 11-р зүйл ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд шудраг бус үйлдэлийг хориглох, 12-р зүйл хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тавигдах шаардлага. Ингээд цаг хэмнэх үүднээс голлон анхаарах шаардлагатай асуудлуудаа товчлон хүргэе. Хуулийн зорилт. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурин хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино. Ер нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүрэн бус цагаараа ажиллах, гэрийн үйлчилгээний ажилтан, туслах малчин, ажил газар байрлаж ажил үргээ гүйцэтгэж байгаа ажилтнуудын харилцааг тэдгээрийн онцлогт нийцүүлэн зохицуулах шаардлага урган гарсан билээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг орчин үед бий болгосон хэрэгцээ шаардлагаас гадна үндсэн хууль Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудад нийцүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн тогтоомж нь Монгол Улсын үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хууль зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2-5 зааснаас бусад тохиолдолд дараах ирэмбээр үйлчлэнэ. Энэ хууль Монгол Улсын бусад хууль, захиргааны хэм хэмжээний акт, салбар дундын хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хамтын хэлэлцээр болон хамтын гэрээ нь зохицуулах зүйл үйлчлэх хүрээгээр ялгаатай. 2023 оны 3 дугаар сарын 23 улсын дээд шүүх нэхэмжлэгч Ц, хариуцагч ДСЦТСХК-д холбогдуулан ажил олгогч оронтой хасагдсан шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгар болгохдоо
Тэтгэмжийг эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрт заасан 24 сарын хугацаанд авсан дундаж цалингаар бус байгууллагын хамтын гэрээнд заасан 12 сарын үндсэн цалингаар тооцож олгосныг зөвшөөрөхгүй хэмээн маргаж тэтгэмжийн зөрүүд 33 сая 618 мянга 322 төгрөг нэхэмжилсэн. Анхан болон давж залдах шатны шүүх хариуцагчаас 31 сая 862 мянга 580 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ 2021 оны хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн актын дарааллыг хууль, хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам гэж эренбэлсэн. Уг эренбийн дарааллаар салбарын хамтын хэлэлцээр нь байгууллагын хамтын гэрээнээс дээгүүр хүчин чадалтай байх тул хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө салбарын хамтын хэлэлцээрт заасны дагуу 24 сараар тэтгэмж олгох байжээ гэсэн дүгнэлт хийжээ. Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй. Харин энэ хуулийн 2-5 дахь заалтанд хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтнанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуултыг хэрэглэнэ хэмээжээ. Энэ хуулиар дараах хөдөлмөрийн харилцааг зохицуулна. Монгол улсын нутаг дэвсгэрдэх гүйцэтгсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн эсвэл талууд энэ хуулиар зохицуулахаар харилцан тохиролцсон. Үүнээс гадна хуулийн 3-2 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдсон харилцааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулна. 3-3 ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий газрын хуулиар зохицуулна. 3-4 төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна. 3-5 нөхөрлөл хоршоо нь гишүүдийнхээ хөдөлмөрийн харилцааны талаараа дүрмэндээ тусгайлан заагаагүй эсвэл тусгайлан журам тогтоогоогүй бол энэ хуулийг мөрдөнө. 3-6 хуваарай хөдөлмөрийн эрхлэгч, малчин, нөхөрлөл хоршооны гишүүн, дагалдан ба дадлagч зэрэг албан болон албан бус эдийн засагт ажиллаж, ажил хайж, мэргэжил эзэмшиж байгаа хүн бүр энэ хуулийн 5-1-д заасан үндсэн эрхийг эдлэж холбогдох үүргийг хүлээнэ. Хөдөлмөрийн ирээдүйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100-ны тунхаг бичигт олон улсын хөдөлмөрийн байгууллага нь эдийн засаг, нийгэм, байгаль орчны бодлын төвд хүний эрх, хүсэл эрмэлзэл, хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн эрх хэрэгцээг чуулчлан тавих замаар хүн төвтэй хөдөлмөрийн ирээдүйг зохицохын төлөө ажиллаж өөрийн дүрмэд тунхагласан нийгмийн шударга ёсыг тогтоох хүчин чармаалтай ээж буй 2 дахь 100 жилдээ зогсолтгүй үргэлжлүүлэх ёстой хэмээсэн байдаг. Хөдөлмөрийн харилцаанд дах ялгарлан гадуурхалтын хамгийн энгийн жишээ бол иргэдийг ажилд авахд буюу ажлын байрны орон тоо зарлагдахаас эхлэж байна. Энэ нь ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байрны онцлогт хамааралгүйгээр хэд их хувийн шинжтэй шалгуур үзүүлэлтүүдийг тавих, зарим нэг мэдээллүүдийг шаардах зэргээр илэрдэг. Хүний эрхийн үндэсний комисс, Европын холбооны дэмжлэг, олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол улсад хийсэн судалгаагаар албадан хөдөлмөрийн хамгийн нийтлэг шинж болох ажилтны хувийн баримт бичиг эсвэл цалинг ажил олгогчид барьцаа болгож авч байгаа тохиолдол илэрчээ. Мөн ажлын байран дах дарамт харьцангуй нийтлэг бөгөөд эмэгтэйчүүд, залуу ажилтнууд дарамтад илүүрддэг байдал ажиглагдсныг судалгаанд дурджээ. Улмаар ажилтнууд үйлдвэрчний эвлэлийн үүрэг, ашиг тусны талаар ойлголт муутайгаас гадна хамтын хэлэлцээ, хамтын гэрээний тухай ойлголт хангалтгүй байгааг тогтоосон байдаг. Чухам иймээс хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад заагдсан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхүүдийг чанд хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах нь хөдөлмөр нийгэм хамгааллын салбарын ажилтнуудын гол үүрэг байх ёстой. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээх хэрэггүй бол захиргааны шийдэглийг ногдуулах ба шүүгч хууль заасан торгууль ногдуулж хариуцлага хүлээлгэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцаанд ялгуурлал, хязгаарлалт тогтоохыг хориглох тухай заалтыг гендерийн эрхтгч байдлын тухай хуулиар баталгаажуулсан байдаг. Гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хуульд хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дах гендерийн эрхтгч байдлын баталгааг хангах талаар зохицуулсан тусгай зүйл байдаг. Мөн ажил олгогчийн хөдөлмөрийн эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцааг гендерийн ялгуурлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байранд гендерийн эрхтгч байдлыг хангах талаар хүлээх үүрэг, ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл дэвчих орчныг бүрдүүлэх талаар авах арга хэмжээ, ажилтны гендерийн эрхтгч байдлыг хангах талаар эдлэх эрх үүргийг зохицуулсан байдаг. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол
захиргааны шийдэглэлийг шүүгч ноогдуулдаг ба эрхэм зөрчигдсөн этгээд Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ. 12-2 хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ дараах шаардлагыг хангасан байна. 12-2-1 хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх. Хууль тогтоомжоор ажилтнанд олгосон эрхийн баталгаад түвшин суурь хэм хэмжээг бууруулаагүй байх. Харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулсан байх. 12-2 хөдөлмөр нийгэм хамгааллын хууль тогтоомжоос бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй байх. 12-2-3 салбарын болон ажил мэргэжлийн онцлог, ажил олгогч болон ажилтныг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шууд нөлөөлөх бусад хүчин зүйлийг харгалзсан байх. 12-3 хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний альбаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Анхаарал тавьсанд баярлалаа.